үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо, үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Монголын адуучдын холбоо Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумын засаг даргын тамгын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хинтээ аймгийн адуучдын холбоо Хинтээ аймгийн биеийн дамир спорт хорооны газар, Өмнө Дэлгэр сумын адуучдын холбоо болон тус сумын малчин хөдөлмөрчдийн хамтын оролцоогоор Хангинтээ аймгийн аврагч шалгуулах адуучин нэмзайныг Хинтээ аймгийн Өмнө Дэлгэр сумд амжилттай зохион байгууллаа. Өөдлөн нэвж хөрөөлтэй Өмнө Дэлгэр нутаг Хинтээ нурууны сүрлэг улс өтгөн ой шугуй уудам тал гэрийн заагд орших Өмнө Дэлгэр сум бол Монголын төв, өв соёл, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн сайхан нутаг юм. Монгол төмний шүтээн болсон Бурхан халдун хайрх нь энэ нутгийн сүргэж хиймэр залбааг илтгэн сүрлэгээр сүндэрлэж их эзэн Чингис хааны түүхийн үлгийн нутаг болохын хувьд Монгол хүний бахархал болсоор ирсэн билээ. Монголын шашин соёлын үнэт төв болсон Балдан мэрвэн хийдэн уул хаттайгаа уусан зохицож өвгдээдсийн оюун санаа түүхийн дурсгалыг өнөө цагт хүүрнэн өгүүлсээр байна. Тунгалаг дөлгөөн урсдаг хангал нуур нь тал нутгийн толимод мэрэлзэн харагдаж байгалийн үзэсгэлэн тогтоц жигүүртэн шувуудын өлгий болон оршдог. Өнөөдөр тэмцээн уралдааныг дэмжин оролцсон Наран Туяагийн Хатанбаатар, Дасцэрэнгийн Эрдэнэлэг, Жамба Жавын Баясгалан, Монгол улсын авраг адуучин Дэлгэрийн Ганхүү, аймгийн авраг адуучин Сумын Алдар Туяач Баатарсэрэнгийн Баярхүү, Баянзүрх багийн адуучин Тунгалагийн Манал Сүрэн, Монгол улсын авраг адуучин Төмөрбаатрын Буян Дэлгэр, Монгол улсын авраг адуучин Жалхаа Жавын Төмөр мөнх, Батцүхийн Ганбат, Батцүхийн Ганзул, Сумын авраг адуучин Батсингэлийн Өсөх баяр, Базарвааны Мөнх баяр, Төмөрбаатрын Пүрүүбаатар, Дүүрэнгийн Доржгомб, аймгийн авраг адуучин Хандын Дамдин, Өлзий утгийн Харанбаатар, Уран чимгийн Алтан хуйг нар дэмжин ажиллаж өнөөдрийн тэмцээн уралдаанд адуун сүрэг оруулж дэмжлэг үзүүлсэн Наран багийн Даваа сүрэнгийн Баярбаат нарт баярсан талархлаа илэрхийлье. Адуу малын өлзий буйныг дээдлсэн энэ сайхан нутагт хиймэртэй адуучин хурдан гүлгийн эзэд үе үлрэн төрж Монгол адуучны ур чадвар, дэсвэр хатуужил, эр зэргийн уламжлал өнөө эрт тасралтгүй үргэлжилсээр байна. Морин тууран төвөргөн адуучдын ухаа цуурайтсан энэ сайхан нутагт Хангинтийн шилдэг адуучид хуран цуглаж авхаалсан ба эрбэр уран ургалтаараа өрсөлдөн хүч чадлаа сорж байна. Хангинтийн нутгийн хиймэр бадарч өөдлөн нэвж хөрөөлтэй Өмнө Дэлгэр нутгийн алдар суу үеийн үед түгэн дэлгэрэх болтугай. За энэхүү 2026 оны Хинтээ аймгийн аврагч шалгуулах адуучин нэмзайны албан ёсны нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болжээ. Алданхан наран цацаргаараа ивэж аянгтай хөх тэнгэрээс нь адрын хур бороорсон эсвэ цагийн цэцэг навч дэлгэрсэн оны дунд сарын шөнийн 3-ны бэлэгцэн өдрийн мэндийг их сайхан нутаг тан эзэн бол сууга эрхэм мөртний соёлыг мөртний үеийг тээж ба эрхэм бадуучдынхаа энэ өдрийн домон амар амгаланг айлтган мэдчилье. Уг Монголын удам талдаа хөлөг мөрдийн дүүргөн туурайдсан хөдөлмөрч адуучин залуусын ур чадварыг хүндэтгэн алдаршуулах өдөр билээ. Аван гошуумалын ман сай болсон
хансаг сайхан адуун сүргээ хал нутгийн эзэд болсон залуус Энти аймгийн авраг адуучин 2026 тэмцээний талбарт хурамжуулжээ. Энэхүү Энти аймгийн авраг адуучин 2026 тэмцээнийг албан ёсоор нээж үг хэлнэ хэмээн Энти аймгийн өмнө дэлгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Тоён цензургийн бүрэн дөрж таныг микрофоны өмнө хүндэтгэн уран залж байна. Хүн баярын мэдлэгээ төвшүүлж үг хэлнэ хэмээн Энти аймгийн биеийн тамир спортын газрын дарга Баян жаргалын баян зул таныг мөн хүндэтгэн уран залж байна. Монголын адуучдын холбооны тэргүүн оюун бэлгийн мөн баяр таныг хүндэтгэн уран залж байна. Өмнө дэлгэр сумын адуучдын холбооны тэргүүн баярхүү таныг хүндэтгэн уран залж байна. Энти аймгийн адуучдын холбооны тэргүүн өвшин жаргалын үр дорж таныг мөн энэхүү хүндэтгэлийн эндэртэй уран залж байна. Сайн байцгаана уу? Бүгдээрээ сайхан зусгааж байна уу? Эзэн Чингис хааны өлгийн нутаг Энти аймгийн нийт адуучид энэ адуучин тэмцээнийг үзэн суугаа нийт иргэдтэй Энти аймгийн өмнө дэлгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын тамган газар энэ тэмцээнийг зохион байгуулж байгаа өмнө дэлгэр сумын адуучдын холбооныхаа нийт адуучдын өмнөөс энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За энэ удаагийн тэмцээнийг Монгол улсын адуучдын холбоо, Энти аймгийн адуучдын холбоо, биеийн тамир спортын газар, өмнө дэлгэр сумын адуучдын холбоо, засаг даргын тамган газар болон өмнө дэлгэр сумын адуучдын холбооны тэргүүн аймгийн авраг адуучин Баатарсүрэнгийн Баярхүү, улсын авраг адуучин Дэлгэрийн Ганхүү нар маань зохион байгуулж явуулж байгаа. Энэхүү зохион байгуулж байгаа нийт зохион байгуулагчтай өмнө дэлгэр сумынхаа иргэдийн өмнөөс талархал илэрхийлье. Энд хурам цугласан нийт адуучд болоод Энти аймгийн өмнө дэлгэр нутгийн зам олон давханд зуны дунд сарын шинийн 3-ны бэлэг цай өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За өнөөдрөөс Монголын адуучдын холбоо, Энти аймгийн адуучдын холбоо, за Энти аймгийн биеийн тамир спортын газар, өмнө дэлгэр сумын адуучдын холбоо хамтарч Энти аймгийн авраг шалруулах адууч тэмцээнийг өмнө дэлгэр сумдаа зохион байгуулж байна. За Монгол Улсын засгийн газрын тогтоолоор 4 жилд нэг удаа болдог Монголын үндэсний спортын 8 дугаар наадам за эх 7 сарын 28-наас 8 сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатарт хүйдлэн удах зохион болгогдно. Энэ тэмцээнд Энти нутгаас адуучдаас өнөөдөр шалгарсан адуучд маань Энти нутгаа төлөөлж 21 аймаг 9 дүүргийн адуучдаас ур чадвар авьяас ур ухаанаа сорилохоор өнөөдрөөс 5 хүнд энд хүрэн зөвлөсөн байна. Тэгээ 5 хүнээс амжилт хүсье. Энд шалгарсан шилдэг адуучд маань одоо Монгол улсынхаа 21 аймаг 9 дүүргийн шилдэг адуучдаас ур чадвараас орж амжилт гаргахыг хүсэн өрөө 5 хүнд хамгийн сайн зам хүнийг хүсье. За сайн байцгаана уу? Энэ зуны дунд сарын шинийн 3-ны энэ бэлэг цай өдөр Энти аймгийн өмнө дэлгэр сумын Тардгийн тал гэдэг энэ сайхан адуу бэлтгэгийн сайхан талд Монгол улсын адуучдын холбоо, Энти аймгийн адуучдын холбоо, биеийн тамир спортын газар, өмнө дэлгэр сумын адуучдын холбоо, засаг даргын тамган газар
манай нийт адуучид маань энэ сайхан Хинтээ аймгийн авраг шалруулах адуучин тэмцээнийг энэ нутагт зохион байгуулж байна. Тэгэхэд манай Хинтээ аймгийн адуучдын хувьд бол бас их онцлог адуучтай. Манай аймгийнхан чинь гал сарынхаа хурдуудмын адууг уйж сойж хурдлуулахын зэрэгцээ эдлэг унд сургаж уурганы мордыг бэлдэж сайн уургачд төрсөн Монгол улсын авраг адуучид төрсөн ийм нутгаа. Тэгээд манай Хинтээ аймагч нь бол бас адуучд маань Батнаруу хийцэн тожил хийцийнхээ эмээл хазаар хударгаар бас гоёдаг ийм онцлог адуучид байдаг. Бас их сайхан уурга барьдаг манай Хинтээ аймгийн адуучид бол бас уурганы сайхныг эндээс л харна, сайн уургачдыг энэ нутгаас л харах тийм сайхан адуучид байдаг. Өнөөдөр ингээд Хинтээ аймгийн маань нийт адуучид энэ аймгийн авраг шалруулалт тэмцээнд хуран цуглаж эрбэр хиймэр одоо адуучин хүний ахвал самбааг сорьсон энэ сайхан адуучдын хиймрийг үзэгт түмэндээ харуулж байна. Ингээд тэмцээн маань амжилттай явж байна. Адуучин тэмцээн маань нийт тэмцээнд орж байгаа адуучдаа амжилт хүсье. Та бүхэндээ хиймэр нь өдөө. За өнөөдрөөс Монголын адуучдын холбоо, Хинтээ аймгийн адуучдын холбоо, Хинтээ аймгийн биенэр спортын газар, Өмнөдөр сумын адуучдын холбоо хамтарч бас 2026 оны Хинтээ аймгийн авраг шалруулах адуучин тэмцээнийг зохион байгуулж байна. За энэхүү тэмцээнд сум-сумаас шалгарсан шилдэг одоо Хинтээ нутгийн бас ноён өргөл болсон шилдэг цагаан адуучин залуучууд оролцож байгаараас энэ тэмцээний онцлог болж байна. За энэхүү тэмцээн манаас Монгол Улсын засгийн газрын тогтоолоор 4 жил нэг удаа зохион байгуулагддаг Монголын үндэсний спортын 8 дугаар наадмын анхан шат бол зохион байгуулагдж байгаа. Энэ тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчид адуучид маань эх 7 сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдрөд Улаанбаатарт хүйдлээ бод зохион байгуулагдах Монголын үндэсний спортын 8 дугаар наадамд хаан тэр нутгаа төлөөлж оролцох тамирчдыг өнөөдрөөс сонгон шалруулж тэмцээн маань сайхан болж байна. Тэгээд энэхүү тэмцээнийг бас зорин ирсэн нийт адуучид болоод энэхүү тэмцээнийг сайхан зохион байгуулж Өмнөдөр сумын өтгөө удирдлагууд болоод нийт адуучид та бүхэндээ хамгийн сайн хүнийг өсөн өрөөё. Ийхүү хан Хинтээ аймгийн 2026 оны аймгийн авраг шалруулалт адуучин тэмцээн эхлэхэд бэлэн болж байна. За нэгийг сугалсан Өлзийд тосгоны 3 залуу гарч ирж байна. Дунд талд хээрмэртэй гарч ирсэн адуучин бол аймгийн авраг адуучин Шарибүгийн Эрдэнэлэг. Цагаан мэртэй гарч ирсэн адуучин бол Оюнбаатар Мянганбаяр. Сумын авраг адуучин Өвшин Жаргал гарч иржээ. Дараа жил аймгийн авраг Өлзий тосгон дээр зохион байгуулагдана. За Хинтээ аймаг 18 сум 5 тосгонтой жил болгон сумдууд тосгодууд аймгийн аварга зохион байгуулалт явдаг. Өнөөдөр Өмнө Дэлгэр сум дээр зохион байгуулж байна. За эргэж ирж 22 жилийн дараа Өмнө Дэлгэр сум дээр аймгийн аварга зохион байгуулагдана. За тэгтэр маш олон жилийн дараа аймгийн аварга зохион байгуулагдах учраас сумдууд сэтгэл гаргаж сайхан зохион байгуулах хэрэгтэй аймгийн аварга. Өнөөдөр бол Өмнө Дэлгэр сумын адуучдын холбоо, Өмнө Дэлгэр сумын малчид төлбөрчид засаг даргын хамгийн газрын сэтгэл гарган сайхан зохион байгуулсан аймгийн аварга адуучин Шарибүгийн Эрдэнэлэг. Сумын аварга 4 удаа дөрвөлсөн адуучин залуу. За талын дэм адуучин тэмцээн аймгийн аварга аймгийн бүстэй оролцож байсан. За ганц мөр дэшээ зүтгэсэн хээрмэр шургуулсан ханар унжирэл сайхан жазраг гарсан юм байна. Уургалдж байна. Оюнбаатар Мянганбаяр. За аймгийн аваргын хүрэл медаль, аймгийн бүсийн хүрэл медаль. Сумын аваргаас 3 медальтай сайн адуучин залуу. За шилийн үеийн нутаг Шилийн бог тайрхан дээр очиж оролцож байлаа. Ганц бар наашаа зүтгэсэн алдж байна. За Өлзий тусхны зүйлийн дамирчин Өвшин Жаргал. За марны зөвд бол тонгох бололтой. За шүүраа шүүрээд марны явдлаас цаад уурга шүүрхсэн боловч уургимэр уурган дээр гараад уурга алдж байгаа юм байна. 3 марыг гаргаж өгсөн. Хөшөлтчлаа. За дараагийн сум болох өнгөрсөн жил аймгийн аварга зохион байгуулж ирсэн. Их хатдын өлгийн нутаг Баянгадар сумын 3 залуу гарч ирж байна. Цагаан мэртэй гарч ирж байгаа адуучин бол өнгөрсөн жилийн хан Хинтээ аймгийн аварга адуучин Жавхтан Баяр. Хонгор мэртэй гарч ирсэн адуучин бол 2022 оны сумын аварга адуучин
Артур Баярын баяр магнаа халдсан мөртэй гарч ирсэн адуучин бол Гандаванаар гарч иржээ. За Баяр сумын адуучдын холбооныхан жил болгон 5 алтын шургуу тэмцээнийг зохион байгуулдаг. За харин залуучууд нь тэгээ тэмцээн уралдаан зохион байгуулаад ирэхдээ ер нь жигддэл бүгдээрээ сайхан сайжраад ирдэг юм байна. За Баяр сумын залуучууд энэ тэнд шургуу тэмцээнд сайн оролцож амжилт гаргаад яваад залуучууд байгаа. За сумын адуучдын холбоон дэргэн Ганбаатарын соёл сайхан бол одоо сайн ажиллаж байгаа. Сумын авраг адуучин Артур Баярын баяр магнаа явлаада хонгор бартай Баяр сумынхан бол одоо хөвчин Жонмонгийн хушууныхан гэж одоо дээрхэн үеэс нэрлэгдэж явсан сайн уурагчдын өлгийн нутгийнхан төө журганд алдчихээ. За Гандава аймгийн авраг адуучин Батгшин Идэротын халдсан мөртэй гарч иж байгаа байна. За барилдуул барилчин шургуулчдаг залуу шуураа шүүрээд уургаа шүүрээд авлаа. За мөртэй шурган дээр нь 3 мэрэг 4 мэрэг гаргаж өгсөн уурган бараа явуулсан. Ургалжээ. За адуучин Ахвал Цамбаяр нь явж л ургалах хэрэгтэй. Сайхан ургалж байна. За явган шурган дээр нь 2 мэрэг гаргаж өгсөн. Ай дотчлаа шүү. Сая уургалаад авсан болчтой дээшээ шалгарахаар байлаа. За өнгөрсөн жилийн аймгийн авраг адуучин Жавхлан Баяр. За энэ жил одоо 20 настай. За шүүрхэд уургын мөр ханарч ах чинь. За тэгтээ ямар ч суурга авлаа. 2-2-2-6 оноотой болж байгаа юм байна. За энэ жил Монгол улсын авраг шилруу адуучин дэмжиж оролцох хэрэгтэй байгаа. Хинтийн нутгаар төлөөлөж. За мөртөө шургуун дээрээс уургалсан арай л лавхан ургалаад тавьчих байна. За хан хинтийн нутгаа төлөөлж Монгол улсын авраг шилруу адуучин дэмжиж оролцсон хариуцлагатай бэлтгэл сургуулаа сайхан базаах хэрэгтэй. За ямар ч мөртөө шургуун дээр шургуулсан явган шургуун дээр нь 2 мөр гаргаж өгсөн халдсан дуг байран дээр нэргүүлээд за тэгтээ унгаачлаа. За 3-4-т жигтгэн оролцоо авсал сайн байгаа юм байна. За адуучтай холбоон дэргэн Ганбаатарын соёл сайхан дэргэн шахаж өгсөн байна. Ер нь өвлөө сахгуулаад бэлтгэл сургуулаа базаагаад лагаад уулзсан. Дараагийн сум болох Цэнхэр мандал сумын 2 адуучин гарч ирж байна. За Цэнхэр мандал сум бол одоо сумын аврага зохион байгуулад шалгарсан 2 нь Зорингэрч аймгийн аврагт оролцож байна. За улаан дээлтэй хонгор барьтай гарч ирсэн адуучин бол сумын аврага адуучин Цогтбаатарын Нямбаатар, сумын аврагтаа 2 дугаар барь шалгарсан Эрдэнэ жаргалын Батчулуун нар гарч иржээ. 3 жилээр нь сумын аврага адуучин Цэцэг сайхны анх 2, сумын аврага адуучин Гал Бадрах нар тогтмол оролцож байсан. Өнөөдөр ч гэсэн тэмцээн уралдаанд үзэл суугаа харагдсан. За сумын аврага адуучин Цогтбаатарын Нямбаатар явсан. За шүүр урган дээр 90 оноотой болж байна. За марттай дээр хонгор мөрийг шургуулна. За уургын мөр ер нь тогтож өгсөнгүү. Тэгэл алдаж байгаа хта. За уургын мөр маш чухал. За сумын аврагтаа 2 дугаар барь шилгарсан Эрдэнэ жаргалын Батчулуун. За шүүрээ шүүрээд мөр ханарсан мөрний явдлаа зассан уурга шүүрхтэй. За ямар ч шүүрээд урдаасан шүүрээд 2-2-2-6 оноотой болж байгаа юм. 3 шүүгчийн мөртэй шургуун дээр шургуулаагүй. Дараагийн 2 адуучин Сантай аймгийн Хургт орсгоны 2 адуучин гарч ирж байна. Сумын аврага адуучин Пүрэв Үсрэн. За сумын аврагтаа 2 дугаар барь шилгарсан Батэрдэн нар гарч ирлээ. За Хургт тосгон маань өвөл сумын аврага зохион байгуулж. За тосгоны захирагчийн дэмжин ижилсэн. За харин тогтмол одоо тэмцээн уралдаанд залуучууд нь явж амжилт гаргаж байгаа. За өнөөдөр Хинтээ аймаг бол өмнө дэлгэр сум дээр аймгийн аврага зохион байгуулж байна. Олон сайхан залуучууд зорингэрж оролцсон. За тэгтээ залуучуудын маань сайхан хүндэлж тэмцээн уралдаанаа сэтгэл гарган ирсэн адуучин залуучдаа бүгдийг нь сайхан хүлээж авч за сэтгэл дүүрэн буцаасан. За сумын аврага адуучин Пүрэв Үсрэн. За уургын мөрчийн сайхан явлаа. Шүүрээ алдаж байгаа юм байна. Мөрний явдлаа зассан уурга шүүрлээ. Уурга шүүрэн дээр энэ 3 оноотой болчлоо. За мөртэй явган шургуун дээр 4 оноо авчиж дээшээ гарч ирнэ. 3 мөр гарсан алдчихлаа. За сумын аврагтаа 2 дугаар барь шилгарсан Батэрдэн гарч ирж байна. Сартаа хонгор барьтай. За шүүрсэн за гэхдээ уургын мөрчээр нь бухаад идэг унж болохгүй шүү. За би төхөн удаа шүүрэл гарч байна. Уургийнхаа урдаа шүүрсэн юм байна. За мөртэй шүүрэн дээр ганц барь гарсан халдсан дуу толгой гэдсэн ихтэн л алдчихлаа. Сантай аймгийн Бэндэр сум. За Арараматтай Бэндэр сумын 2 адуучин гарч ирж байна. Алга мөртэй гарч ирж байгаа адуучин бол за энэ цагийн уран уурагч Зогтойны сумын аврага адуучин Жамсрангийн Батэрдэн нар гарч ирж байна.
За Биндэр сумд бол олон сайн адуучд байгаа. За Зөгтөөрийн сумын явд бол одоо 6 алдын уургаар уургалнаа. За амжилтаас нь дурдах юм бол Хинтээ аймгийн аврагта 2 удаа медаль авсан улсын бүсээс медаль авч байлаа. За сумын авраг адуучин Жамсрангийн Батэрдэн. За Батэрдэн сумын аврагаас 4 медаль авсан сайн адуучин залуу. За шүүр уран дээр сайхан оролцоо олгож байна. Мөртөж уран дээр ганц шарга мөр гарлаа. Шарга мөрийг хол урагчлаа да. За өнөөдрийн адуу бол одоо осолж ихтэйгэн шамин адуунууд байгаа штэ. 90 залуучууд уургалсан. Тэгтээ уургаал 50 дуугаад байсан. За аймгийн авраг адуучин Зөгтөөрийн сумья. За шүүрэ шүүрээд уургаа шүүрлээ. За 9 оноотой Зөгтөөрийн сумья мөртөө ягуун шургуулхандаа. За талын төмөн адуучин дэмжээнд сайхан оролцсон. За нөгөө хонгор азрыг гаргаж өгсөн. Алдчихлаа. Ягуун шургуун дээр нь 2 мөр гарсан. Байран дээр нэргүүлээд за унагаачлаа. За талын төмөн адуучин дэмжээд яг л ингэж уургалаад эргээд адуу нэр нь унаад байгаа. Ер нь урт уургаар энэ уургална гэдэг ч бас л адууч юуны гайхамшиг чадвар. Дархан хан уулаар авгалдаг. Дархан сумын 2 адуучин залуу гарч ирж байна. За сартаа хонгор барьтай гарч ирж байгаа адуучин бол сумын аврагтай 3 дугаар байр шалгарсан Батишиг. За сумын авраг адуучин Аюушийн Бямдорж нар гарч ирж байна. Сумын засагтрын тамийн газрын хүмүүс сумын салбар албагаа дэмжиж оролцдог. За өнгөрсөн жил сумын аврагтай 3 дугаар байр шалгарсан Батишиг гарч иржээ. За Батишгийн хувьд бол тэмээ сургадаг. Тэмээ уйдаг. Өөрөө ч унаад ууралдаж харагддаг. За шүүрөө шүүрээд уургаа шүүрээд авлаа. За мөртөө шүргэн дээр ганц мөр гарсан. Өөрийн уургийн хонгор мөртөө ирсэндээ үг нь алдаж байна. За Хинтээ аймгийн Дархан сумын сумын авраг адуучин Аюушийн Бямдорж. За сумын аврагтаа 1 удаа дөрвүүлээд 1 удаа 2 дугаар байр шалгарсан. За шүүрээд уургаа алдаж байгаа юм байна. 3 оноотой болж байна. За мөртөө шүргэн дээр чигтэйхэн гоё уургалдаг штэ. Уургалсан. За өөр унж болохгүй. Унахал юм бол одоо оноо нь багас чинь. За ямар ч мөртөө шүргэн дээр дүүрэн 9 оноо аваад 12 оноотой болж байгаа юм байна. За Хинтээ аймгийн Жаргалтаун сумдас мөртөө шүргэн дээр сайхан шургуулсан, явган шүргэн дээр алдсан. За Аюушийн Бямдорж оролцож байна. За Хинтээ аймгийн зүүн бүсийн авраг шилрүүл адуучин дэмжээнд дөрүүлсэн Батгшийн Идрбат. За Хинтээ аймгийн Батнуур сумын зүүн бүсийн авраг шилрүүл адуучин дэмжээнд 2 дугаар байр шалгарсан Тэмүүлэн нар гарч ирж байна. За аймаг болгоом нь 2 бүсээ зохион байгуулна. За эндээ шалгарсан 3 залуу аймгийн аврагт оролцох эрхийг авдаг. За Батгшийн Идрбатын хувьд бол сумын аврагт 4 удаа дөрүүлсэн. Толин сартаа хонгор мөртөө гарч ирсэн адуучин бол Хинтээ аймгийн Биндэр сумын сумын авраг адуучин Гамбалдын Алтан заяа нар гарч ирлээ. За аймгийн авраг адуучин Батгшийн Идрбат. За шүүрэ шүүрээд морины явдлаас цаад уургаа шүүрлээ. За сумын аврагт 4 удаа дөрүүлээд аймгийн аврагаас 3 медаль авсан. Аймгийн бүсдээ дөрүүлсэн. За нөгөө хонгор азраг чинь байран дээр нэргүүллээ те. За энэ хонгор азраг ер нь эрэхгүй л ер нь зүтгээд идэг азраг байсан. За Батгшийн Идрбат бол одоо яг л нарийн шахалцаар нь уургалаад ер нь их хөдлөсөнгүй штэ. Тэр хүнд нэргүүлээд бүх 9 оноо аваад 18 оноотой боллоо. Явган шурган дээр нь 2 мөр гарсан. За тэр Эмил сан залуу да 24 оноотой болоод тасарч байна. За өнгөрсөн жил нүүдэлчин фестивалд ирж оролцсон. Жоох яарсан. Ялдаж гарагдсан. За Хинтээ аймгийн Батнуур сум. За аврагчдын үлгэн нутаг. Хүлэгбаатар Борчин үлгэн нутаг. Тэмүүлэн гарч ирсэн. За удам залгаж яваал адуучин залуу. Өнгөрсөн жил аймгийн бүстэй шалгараад аймгийн аврагт оролцож байна. Мөртөө шурган дээр нь 2 мөрийг гаргаж өгсөө. Алдчихж байна. За явган дээр алдах юм бол тэмцээний өндөрлөл нь 2 хонгор байр гарсан. Хонгор адууг ханаруулж ирээл. За сартаа адууны сарыг харгаж ийсэн ал алдаж байна штэ. За хараараа мотто Биндэрья Хинтээ аймгийн Биндэр сумнаас сумын авраг адуучин Гамбалдын Алтан заяа. За шүүрэ шүүрээд морины явдлаас цаад уургаа шүүрсэн. Уурууд шүүрэн дээр бүхэд 9 оноотой болоод гарч ирж байна. Санага хэрмэр гарсан. Урт уургаарч уургалсан тэгээд болж өгсөнгөө. За дараагийн адуучид Хинтээ аймгийн Мөрөн сумын адуучид гарч иржээ. Сумын авраг адуучин Наран үлзий хонгор мөртэй, Шарга мөртэй гарч ирж байгаа адуучин бол сумын авраг адуучин Цэрэнгийн Наранбаатар, сумын авраг адуучин Солонбаатар нар гарч ирлээ. За Наран үлзий аймгийн Баруун бүсээс эхний 3 шалгараад эрхээ авсан.
За сумынхаа хоёр тамирчин тайл гараад ирлээ. За Цэрэнгийн Наранбаатар гэдэг чинь бас сайн залуу. Дуугар сүрэнгийн Цолонбаатар гэдэг залуу бол аймгийн аваргаас медаль авч ирсэн. Адуучин за цагаан морьтой гарч ирсэн. Заршуураа алдаад уурга бас алдаж байгаа юм байна. Ер нь уурга шүүрэн дээр оноо алдаад байдгүй. Өнөөдөр болсонгүй морьтой шүүрэн дээр 2 морь гарсан. Уургын морь явуулсан. Нарийсгсан да. Ер нь хараа тайл залуу. За уурга шүүрэн дээр оноо аваагүй байна гэдэг чинь дээшээ гарч ирэх магадлал багасч ирэх гэсэн үг. Явган шүүрэн дээр нь 2 морь гарсан. Халуу морь үгүйсэндээ. Хожуултчлаа. За сумын авраг адуучин Цэрэнгийн Наранбаатар. За Хинтээ аймгийн бас Шилдэг адуучин. За Цэрэнгийн Наранбаатарыг би уургалтаараа Хинтээ аймгийн Шилдэг 10 тамирчлийн нэг гэж хэлнэ. Нөгөө буур халзан мартайгаа гарч ирсэн. Ханаруулж ирээл алдаж байна. Өнөөдрийн адуу бол зүтгэсэн. Сайн адуу гэр өмнө дэлгэрсэн адууч талбарынхан адуучин тэмцээнд оруулсан. Сумын авраг адуучин Наран Үлзий. За 2025 онд сумын авто төрүүлж ирсэн баха. За талын дэм адуучин тэмцээнд адуун зураг оруулж байлаа. За өнгөрсөн жил аймгийн бүстэй 2 дугаар байршил гарсан. Шүр урган дээр оноо авсангүй. Морьтой шуган дээр нь 2 морь гарсан. Аалаг морийг уургалсан боловч. За тэгтээ гоё уургалж штэ. Шарга морь наадлаар орж ирсэн. Уурга дээш нь өлгөөд дээш нь сэвэд гаргасан. За энэ ч л адууч үүний чадвар мэдрэмж юм да. За тэгтээ алаг морь эргэж авсан. Тэгээ жоохон зай өгөхөд л зүтгэж байна штэ. За энэ адуур нь жоохон зай өгөх нүд анихад ер нь тэгэл амтахгүй дээ. За Хүлэгбаатар Боорчин өлгийн нутаг Хинтээ аймгийн Батнуурын сумын 3 залуу гарч ирж байна. За цагаан морьтой гарч иж байгаа адуучин бол Жодовхийн олон улсын хэмжээний мастер Дархүүгийн Нямхүү, Батнуурын сумын авраг адуучин Хатанбаатар. За 2013 оны Монгол улсын авраг адуучин Амбад гэдэг нь Алтан Шигаанар гарч ирлээ. За Батнуурын сумынхан бол сайн юм аа. 2024 оны улсын бүсэд Алтан Шигаан аврагт төрүүлээд 2025 оны улсын бүсэд Батцуурын Арсланбаатар төрүүлээд за 2026 оны улсын бүсэд Батэрдний Жанчуун юм төрүүлсэн. 3 жил дараалан улсын зүүн бүсээ Батнуурын сумынхан аваад байна. За сумын авраг адуучин Хатанбаатар, за Анхуйрын Хатанбаатар, за Идэрмэг багийн адуучин Дашуур аваад уурга алдаж байгаа юм байна. 3 оноотой боллоо. За морьтой шуган дээр оноо авчиж ил явган шургуулна. За нөгөө хэрмэр гарсаа. Хэрмэрийг ханаруулж ирэл алдаж байна. За энэ хэрмэрийг чир нь олон залуучууд уурга алдаа тавиад туулсан. Хэрмэрэнд. За сумын зан Дархүүгийн Нямхүү гарч ирсэн. За Дашуур алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд уурга авсалдлаа. За Жодовхийн олон улсын хэмжээний мастер. За Монгол улсын Жодовхийн шигшээ тамирчин байлаа. Азийн авраг болж ирсэн да Жодовхөөр. Морьтой шуган дээр харин уургалж байгаа юм байна. Саав аймгийн алдар туяач хүн байгаа. За Монгол улсын авраг адууч Амбад гэдэг нь Алтан Шигаан. За 2013 оноос хойш улсын аврагт сайн оролцоод Монгол эх орноор Алтан Шигаан аврагыг одоо мэдэхгүй танихгүй адуучин гэж ер нь байхгүй штэ. За өөрөө ч ер нь төлөв дарав юм сайханж тогтуун уургалахыг яар сандарх юм байхгүй. Хараатай юм дагална. Гол нь нүдний хараа гэдэг чинь. За тэгээ дээрээс нь тэргүүн зайн дасал толгой ажиллаж ийн гэсэн үг штэ. Сэрэг байна. Ер нь одоо хүмүүс тэгжил ярьдаг. Их хараа сайн байна, толгой сайн юм байна. Их яарахгүй, сандрахгүй байна гэж ярьдаг. За Хинтээ аймгийн Баян Гутг сумын 2 адуучин залуу гарч ирж байна. За Шарга морьтой гарч ирсэн адуучин бол сумын авраг адуучин Отгон Эрдний Эрхэнбаяр. За сумын аврагтаа 2 дугаар байршил гарсан Амар 50 нар гарч ирлээ. За Баян Гутг сум бол одоо их хүчтний өлгийн нутаг. Халахын анхны авраг, Сандаа авраг төрсөн нутаг. Зарим адуучин залуучууд нь ч гэсэн сайхан барилдана. За сумын авраг адуучин Отгон Эрдний Эрхэнбаяр мормортой. За Дашуураа шүүрээд уургын морчин чигээр орж ирлээ. Уургаа шүүрч байна. За Баян Гутг сумын адуучдын холбоон дэргэн Үрд мундахын Алтан Шигаан ажилтдаг 2023 онд Монгол улсын авраг шилрүүлэх адуучин тэмцээний манаас цохон байгуулж өгсөн. За аваргалсан уургалаад уургын морь суулгах байлаа. Уургаа угуулчих байна. Явган шургуун дээр ганц алаг мөр гарсан. За алаг морийг басалж шургуулсан. За уургаа 90-50-гүй 90 сайн залуучууд 92 гарын тамир сайтай. За тиймдээ ч одоо хүчтний өлгийн нутаг гэж ярьдаг. Ер нь залуучууд нь тэрийг нотолдог адуучин залуучууд. Ер нь лав уургалсан ч гэсэн
уурга алдаад байдгүй маа. Залуучууд чирэгдээл явцдаг. За сүүлдгээ зогсоон доо. Замар 50 явла сумын аврагын 2 дугаар үеийн шагнал дуучин. Замарны явдлаа зассан уурга шүүрлээ. За дархан уул аймагт морь үйж явсан залуу. За нөгөө хонгор азрыг уурлах гэж явсан. Алдаж байна. За Энтэй аймгийнхаа баруун бүсэд шалгарсан 2 залуу гарч ирж байна. За сартаа хүрмэртэй гарч ирсэн адуучин бол Монгол Улсын авраг адуучин спортын дэд мастер Дэлгэрийн ганхүү хүрэн зэр дэмэртэй гарч ирсэн адуучин бол Энтэй аймгийн Жаргалтаан сумын яриад аймгийн авраг адуучин Ганзэргийн Ганбаатар нар гарч ирлээ. За 2 сайн залуу да. За Дэлгэрийн ганхүү авраг адуучин хэдхэн хоногийн өмнө хөдөлмөрийн хүндэт медалаар шагнагдсан. За сумын аврагт 6 удаа дөрүүлсэн аймгийн аврагаас 4-5 медальтай залуу. Самартай шүргэн дээр шарга гадууг ургалсан. За өнөөдрийн тэмцээн авралдаа нэгээс дэмжин ажиллаж ивент тэтгэж сэтгэл гарган зохион байгуулж байгаа. Харин төлөв даруу сайхан залуу. Заавал за үгүй гэдэг. За Монгол эр хүнийг ийм л байх ёстой гэдгийг зам чанарыг харуулж явдаг сайхан адуучин. За Энтэй аймгийн Жаргалтаан сумын аймгийн авраг адуучин Ганзэргийн Ганбаатар шуура шүүрээд уурга нөгөө талдаа сэлгэлээ. Адуучууны авхаа цамба 2 талдаа сэлгээ шүүрүүл маш сайн байдаг. Адуучууны чадвар юм да. Мөртэй шуурган дээр шаргамар гарсан. За шаргамарыг ханаруулж ирээл уурга алдж जैन. За өнөөдөр нь Энтэй аймгийн адууч тэр нь ихэнхлэр нь уурга алдаа тавиад байгаа. Өнөөдрийн адуу нь бол чамин л да. За аюун шуурган дээр харин уургалж байна. За Энтэй аймгийн аврагт 3 жил дараалан 2 дугаар байр шалгарсан сайн адуучин. За Энтэй аймгийн Жаргалтаан сумын шилдэг адуучин. За харин Энтэй аймгаас төлөөлж улсын аврагт оролцохоор залуу. За гэхдээ гол нь эрхэн авнаа. За дараагийн 2 адуучин гарч ирж байна. За Энтэй аймгийн Дэлгэрийн сумын 2 адуучин гарч ирж байна. За Барангар талаас шар хэрмэртэй гарч иж байгаа адуучин бол 2025 оны Монгол Улсын авраг адуучин Доржүрийн сумын асүх. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан Анххоёр нар гарч ирж байна. За эдгээр хоногийн өмнө Энтэй аймгийн Дэлгэрийн сумд улсын зүүн бүсийн аврах шалрал адуучин тэмцээн өргөн дэлгэр сайхан зохион байгуулагдсан. За тэргүү тэмцээнийг Дэлгэрийн сумын засаг даргын хамгийн газар адуучдын холбоо за мөнх даатгал, үндэсний давхар даатгалынхан бас дэмжин оролцсон. За шуура шүүрнэ. Шуура шүүрээд уурга шүүрхсэн боловч уурганыхаа хувинаа шүүрээд нойлж байна. За уурга шүүрэн дээр 3 ноттой боллоо. Мөртэй шүүргэн дээр нь олон мөр гарсан олон адуу дундаас сорчилж уурладаг залуу өнөөдөр алдаж байна. За сумын аврагын 2 дугаар байрын шагнал адуучин Анххоёр. За шүүрэ шүүрээд мөрний явдлаа засаад уурга шүүрч байна. За уурга шүүрэн дээр бүхэл 9 ноттой болоод дээшээ гарч ирж байна. За Энтэй аймгийн Дэлгэрийн сум бол усан сайн адуучдын өлгийн нутаг. Замартай шүүрэн дээр ганц мөр гарсан. Хонгор мөр гарсан. Уургалсан. За дагаа явчих чинь. 2 онон дээр зогсоогоод 15 ноттой боллоо да. За уг нь 3 онон дээр зогсох боломжтой байсан. Уургалчаад уургын мөрөөс суулгах та жаах удсан юм байна. Адуучдын холбоон дэргэн Баян дүүрэн дэргэн өнөөдөр тамирчтай авчирн оролцож байгаа. За явган шуурын дараа шарган мөр гарсан. Алдчихлаа. Хурдны өлгийн нутаг Галшир сумын 2 адуучин гарч ирж байна. За Монгол Улсын авраг адуучин Эрдэнэт сумын хөшөө авраг адуучин Базаргүр нар гарч ирж байна. Хэрцэнгийн Базаргүр гэдэг адуучин гарч ирж байна. Сумын алдар туяач. Энэ хоёулаа сумын алдар туяач та. Хоёулаа сайхан мөр үйдэг залуучууд байна. Эрдэнэтийн хувьд бол сайхан монгол мөр, сайхан хурдан хонгор мөр сумын баярын наадманда дөрвөлж байсан. За сумын авраг адуучин, сумын хөшөө авраг адуучин Хэрчингийн Базаргүр явсан. За шүүр урыг бол одоо гоёхан шүрдэг адуучин. За тэр 9 нэг аваал гарч иж байна. Мөртөө шүрэн дээр ганц мөр гарсан. Арай алт толцсон уу? Араа нь гарах гэжсэн урдуур нь зүтгэж гисэн. За явган дээр нь 2 мөр гарсан. Хээр мөрийг ханаруулж ирээл алдчихлаа. За сумын алдарч Монгол Улсын авраг адууч Эрдэнэт. За аймгийн аврагтаа 2013 онд 15 онд Энтэй аймгийн Бэндэр сумд очиж дөрүүлж байлаа. За уурга шүүрэн дээр 3 ноттой боллоо.
За ер нь тэгэл одоо урт туурыг сайхан эзэмссэн. Морьтой шургуун дээр нь 2 мөр гарсан. 3 мөр гарсан юм ханаруулж ирээл. Жохон дагаа авчиж байна. За энэ уургийн шарга морьчтой бас сайн морь байсан да. Уурганд бол үнэхээр сайхан суудаг. Баяр нь дагаж явж хөдөлдөг. За ийм сайхан уургийн морь байгаа харагдсан. За явган дээр нь 3 мөр гарсан шарга морийг байран дээр нэргүүлээд. За бүхэл 9 унаг аваад дээшээ гарч иж байна. Хинтээ аймгийн гал шир сумын яриад Монгол улсын авраг гадуучин Эрдэнэт гэдэг залуу. За аймгийн бүстэй хүртэл төрүүлж байлаа. Сумын авраг та төрүүлсэн. Дараагийн 2 гадуучин Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын яриад уран чимгийн алтан хуйг Баянгадар сумын хадуучдын холбоон дэргүүн Ганбаатарын соёл сайхан наргарч иж байна. За Хинтээ аймгийн хадуучдын холбооных нь жилдээ нэг удаа сайн үйлсийн адуучин тэмцээн хийдэг. За тэргүү тэмцээн шалгарсан 2 адуучин гарч иржээ. За уран чимгийн алтан хуйг бормортой явсан. За ер нь одоо сайхан ургалдаг залуучуудын нэг шүүраа шүүрээд нөгөө гартаа сэлгээд уурга шүүрч байгаа юм байна. Хандив шургуу тэмцээнд 3 дугаар байр шалгарсан. Морьтой шургуунаар нь ганц мөр гарсан, хонгор мөр гарсан. Алдаж байгаа юм байна. За явган дээр нь 2 мөр гаргаж өгсөн. Баянгадар сумын хадуучдын холбоон дэргүүн Ганбаатарын соёл сайхан. За 5 алдын соёлоо гэж ярьдаг залуучууд. За жил болгон уламжил болгон Баянгадар суман дээр 5 алдын шургуу тэмцээнийг зохион байгуулж. За өөрөө ч одоо сайхан уургыг залгаж морьтой шургуун дээр сайхан шургуулж гаргадаг. За 1 мөр гарсан. За ингэж одоо морьтой шургуун дээр ингэж л уургалаад байгаа юм да. Тэр морьтой шургуун дээр сайн байна гэдэг бол амжилт үзүүлэхийн л тод жишээ. Гэхдээ уургад шүүрэн дээр бүхэл оноо ер нь авахгүй л 6 юу 3 оноо л аваад байгаа харагдаад идэг. Морьтой дээр 4 оноо аваад явган шургуун дээр нь олон гадууд дундаас сорчилж уургалсан боловч алдаж байна. За Хинтээ аймгийн тахлыг тосгоныхан гарч иж байна. Саарл морьтой гарч иж байгаа гадуучин бол аймгийн авраг гадуучин сумын алдар туяач. Ариун болдын төгсөд тахлыг тосгоны ариат сумын авраг гадуучин Жанчвын дуур сүрэн гарч иж байна. За тахлыг тосгон бос өнгөрсөн жил аймгийн бүсээ зохион байгуулсан сумын тосгоны аврага тогтмол зохион байгуулдаг. За 2 шалгарсан залуучууд маань ирсэн байна. За сумын авраг гадуучин Жанчвын дуур сүрэн бор морьтой явсан. За шүүр урган дээр. За шүүр алдаж байгаа маань мөрний явдлаа зассан. Уурга. За хтуу 2 сумын авраг гадуучин л байдаг. За өнөөдөр дүүн оролцож байгаа юм байна. Морьтой шүрэнд харамар гарсан. Аймгийн авраг гадуучин сумын алдар туяач ариун болдын төгсөд Саарл морьтой явсан. За аймгийн аврагаасаа шагналд байран шалгарсан. За улсын бүсээс хөрөл медальтай сумын аврагт 4 удаа дөрүүлсэн, 3 удаа дөрүүлсэн болов. Сумын алдар туяач өрмөр сайхан хийж байгаа зүйлээ үед бол юмны хангалт бол сайхан суунда. Морьтой шургуун дээр алдаж байгаа юм байна. Явган шургуун дээр нь 3 мөр гарсан. Хонгор адуу эргүүлсэн боловч зааголоор нь адуу ороод зүтгэжлээ. За анги ариун болдын төгсөд тэмцээнэ өндөрлөж байна. За Наривтлан сумын 2 адуучин гарч иж байна. За ногоон дээлтэй гарч иж байгаа адуучин бол сумын аврагтаа 2 дугаар байр, 3 дугаар байр, 4 дугаар байр шалгарсан. Бүүм мэтгийн мөнх мэдих сумын 3 удаагийн авраг адуучин аз жаргал наргаж иж байна. За Наривтлан сум бол одоо хандив шургуу тэмцээнийг өнгөрсөн жил зохион байгуулсан. За бас 5 алдын шургуу тэмцээнийг бас зохион байгуулад эхэлж байгаа. За сумын хөшөө авраг адуучин аз жаргал явсан да. За Epic компани тамирчин. За сүүлийн үед одоо адууч манаас компани дээрээс хариалагдаж тэмцээн уралдаанд оролцдог болсон. Epic компани дээрээс хариалагдсан тэмцээн уралдаанд оролцдог. За өнгөрсөн жил аймгийн аврагтаа 4 дугаар байр шалгарсан бол өнөөдөр ингээд тэмцээнэ өндөрлөж байгаа юм байна. За бүүм мэдхийн мөнх мэдтийг гарлаа. За морины зөвд бол тонгоох юм байна. За сумын аврагтаа төрүүлж чадаагүйга ямар ч хэлсэн 2 дугаар байр, 3 дугаар байр, 4 дугаар байр шалгараад байгаа. Сайн адуучин. За Наривтлан сумын адуучдын холбоон дэргүүн Батнаран дэргүүн ирчихсэн адуучтай дэмжээл гарагдсан. Морьтой шургуун дээр уургалсан боловч өөрөө ч ундлаа адуугаад шунгаагаад уурга алдчих юм да. Нойлж байна. За явган шургуун дээр нь 2 мөр гарсан. Сартай хонгор адууны сарын харамнал гэж үзсэн. Алдаж байна. За өнөөдөр тэмцээн уралдааны нутаг дээр гардан зохион байгуулж байгаа. Өөдлөн дэвж хэрүүлтэй
өмнө дэлгэр сумынхан маань гарч ирж байна. За 10 залуу 10 хандын нэмд ахтайгаа нийлээд 11 аддуучин залуу оролцож байна. За тэмцээн уралдааны зохион байгуулахад ивент итгэж байгаа. Адуун зүрэг оруулж байгаа адуучд маань гарч ирлээ. За өмнө дэлгэр сумын адуучдыг танилцуулъя. За Монгол Улсын авраг адуучин Буян дэлгэр. За Баяр сайхан сумын авраг адуучин Чимбат. Сумын аврагын 2 дугаар байрын шагнал адуучин Эрдэнэ Үлэг. Аймгийн авраг адуучин Сумын алдарт Яач. Баатар сүрэнгийн Баяр хөө, Ганбат, Ганзул. Сумын авраг адуучин Өсхбаяр, Пүрбаатар. Савагийн гişүн авраг адуучин Тунгалгийн Ман сүрэн нар гарч иж байна. За өмнө дэлгэр сумынхан бол одоо Хинтээ аймгийн аварга үлгэр жишээ сайхан зохион байгуулсан. За морьтон монголчуудын энэ сайхан өв соёлыг дэмжин өрөлдсөн өмнө дэлгэр сумын ард иргэдтэй өмнө дэлгэр сумын засагдарын хамгийн газар иргэдийн төлөөлөгчийн хурал соёлын төв адуучдын холбоо нартаа баярсан наснаа илэрхийлье. За Монгол Улсын авраг адуучин Буян дэлгэр гарлаа халиу мөртөйгаа ташуура шүүрээд морины явдлаас зад уурга шүүрч байна. Замартай дээр 2 мөр гарсан халимраа явуулсан да. Шургуулсан уургаалтаа тавиад уучлаа. Энэ алаг барчаас л зүтгэж идэг мөр байсан. За явган дээр нь 2 мөр гарсан. За сартай адууны сарын тарлаа да. Улсын авраг адууч маань одоо бол насуулж явчихсан байгаа штэ. Гэхдээ залуучуудаа энэ тэнцүүл өрсөлдөд байгаа. Хандын нэмдэ ахыгаа насн дээрч хүртэл ингээд явж явах мэдхэр хүн шүү. За аймгийн авраг адуучин Хандын дамдын майлуу алдсан мөртөйгээ явсан. За энэ жил одоо 61 настай. За ташуура шүүрээд уурга шүүрч байна. За уургад шүүрээр нь төвгүүхэн шүүрээл авчиж байна. За 61 настай хүн ч одоо сайхан жимда Монгол адуучин хүний чадварыг харуулж байна. Мөртөө дээрээ зэвсэл ингэж уургалж штэ. За нөгөө хээр мэрийг чи уургалсан штэ. 4 адуучин залуу уурга алдаад тавиад дуулсан. За Хандын намдан бол одоо энэ хээр мэрийг л урагш нь хөдлөхгүй юм байна. Явган шуурганд уурдад авах юм бол 61 настай Хандын намдан адуучин өнөөдөр ингээд тасрахнаа. Аяата адуу дэше өлийчих юм да. За ингээд 61 наснда ингээд явж ийн гэдэг чи бас л гайхамшиг юм аа. За баяр сайхан явсаа. За ергөж орж ирээл шуурга шүүрэх бололтой. За шүүраа шүүрээд уурган дээр хүртэл бас ергөж орж ирээд шүүрч байгаа юм байна. За ийм тохиолдолд шууд нэг оноо олдог. Аль нэг нь дүүрэн цогоотой байж бүхэл оноо авна. Самартай шурган дээр нь 2 мөр гарсан. Сартаа хонгор мөр гарлаа алдж байна. За сумын авраг адуучин Чимбат явлаа да. За сумдаа дөрвөлсөн. За шүүр ургаа гоё шүүрээд 9 оноо авч байгаа юм байна. Адуучууны явхаа замбаг харууллаа 2 талдаа сэлгэж байна. Морьтой шурган дээр зөв талаасаа шургуулсан 2 мөр гарсан. Алдчихлаа. За явган дээр алдах юм бол тэмцээнэ өндөрлөн. 2 мөр гарсан. Ханруулж ирээл байран дээр нь сосож байна. За сумын авраг адуучин ингэж ургалгүй яах вэ? Өнөөдөр одоо бас тэмцээн уралдааныг дэмжин гэж байгаа. За сумын аврагтаа 2 дугаар байр шилгарсан Эрдэнэ Үлэг явлаа. За өнөөдрийн тэмцээн уралдаанд дэмжин оролцож сая төгрөгөөр хувьяасаа шагнаж урамшуулсан. За уургыг ер нь сайхан залгадаг. Ер нь ч ууран уургална. За мартай ширүүн дээр алдаад тэмцээн өндөрлөө. Өмнө дэлгэр сумын адуучдын холбоон дэргэн баяр хүү явсан. Улсын бүсэд 2 дугаар байр шалгарсан сумын аврагт 3 удаа дөрвөлсөн адуучин. За шүүрээ алдаад уурга шүүрээд авчих юм байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг гардан зохион байгуулж байгаа. Сайхан зохион байгуулсан. За мартай ширүүнээр 2 мөр гараад шаргаад дүү шургуулад авсан. За энэ уургийн буурал мэрч бас л сайн мөр. Сайхан сууж байна. За явган ширүүн дээр нь бас л шарга мөр гарлаа. За авшуулчих юм да. За сая уургалцсан байсан болчтой. Ер нь ихний тав руу ороод ирэхээр байлаа. За Ганбат явсаа. За өмнө дэлгэр сумынхан маань бол олоолоо ярьж үтсэн, сумынхаа ойролцоо зохион байгуулсан. Тэгэхээр нутгийн ард иргэдээс үзэх боломжоор хангасан. За энэ тэгэл юм сайхан бүрдсэн. Өнөөдөр бол за Ганзул явсан өмнө дэлгэр сум. За өмнө дэлгэр сум маань багийн аварга зохион байгуулдаг. Багаасаа шалгарж иж сумын аврагтаа оролцдог.
За өнөөдөр 11 адуушин залуучууд ер нь бүгдээрээ л багтаа дөрүүлээд сумынхаа аварт оролцож исэн адуучид замартай шуунаар үнэхээр гоё уургалсан. Завуургын морь суулгасан болчтой бүхэл оноогоо авахаарайлаа. За ямар ч тач оноогоо авсаа 3 морь гарсан үзүүрийн адуу шургуулсан. Ер нь тэгээд олон адуу дундаас сорчилж уургалдаг адуучин өнөөдөр 3 морь гарсан юм байна. За явган дээр ганц морь гарсан. За олон адуу гаргасан болчтой бас сорчилохоор байлаа. За сумын авраг адуучин өсхүүр явсан. Морины зөвд тонгоосон дэшүүраа шүүрээд морины явдлаа цацаад уургаа шүүрч байгаа юм байна. За энэ нь хол ойрын шургуу тэмцээнд Баян Гадар сум, Өмнө Дэлгэр сум, Бэндэр сумуудад одоо тэмцээн уралдаанд их оролцож явдаг адуучин. Өртөө шургуулаар энэ алаг адууг шургуулаад ханаруулж ирээд ургаа мөлтөлж байна. За бид бүхэн удаан шургуул харж байна. За ямар ч хэсэн өсөл гоё ургалж байна. За аюугын шургуун дээр ганц мөр гарсан. За нөгөө хандын дамнаа ах дээр гарсан мөр штэ. За болохгүй байна. Талгаа ирэн гид сийдэг юм байна. Энэ адуу бол Бүрбаатар. За Монгол улсын авраг адуучин. Дэлгэрийн ган хүү аврагын уургын мөрийг унаад гараад ирсэн. Ер нь сайн мөр. За нөгөө хээрмэр гарсан. Хандын дамнаа ахыг уургалсан хээрмэр. За ер нь л одоо чигтэйхэн гоё гардаг. Сайхан жуургалж байна. За явган шургуун дээр шарган мөр гарсан. За хаашаа нэг алхаад ижихгүй дээ тулчж байна. За Өмнө Дэлгэр сумын Баян зүрх багийн Баян бишээ авраг адуучин Тунгалгийн манал сүрэн. За дэшүүр урган дээр 3 ноттой болоод гарч иж байна. За мөртөө шургуунаар шарган мөр гарсан. Буурал мөрөөр шургуулсан. Шарган мөрийг цосоож байгаа юм байна. За Баян зүрх багийнхан маань бол Баян авраг ахтун зохион байгуулдаг. Бас сэтгэлтэй ард түмэн байдаг да. За миний хувьд одоо 3 жил дараалан багийн аврагын зохион байгуулж байлаа. За Тунгалгийн манал сүрэн явган шургуун дээр нь хээрмэр гарсан. Хээрмэрийг хавхуулмар байсан байна. Байран дээр нэргүүлээ бүхэл 9 оноо аваад. За үндсэндээ ингээд 21 оноотой болоод дээшээ гарч иж байна. За сартаа адууны сарын нарлаа саргүй адууны магнаг л харлаа да. Сая бол за хандын дамны ахын шахаж өгсөн юм байна. За өнөөдөр тэмцээн уралдааныг дэмжин эжилж байгаа Хатанбаатар гарч иж байна. За дэшүүраа шүүрээд морины явдлаа засаад зааварган дээр орж ирээд тонгоосонгүй. За осол сэтгэлтэй манай Хатанбаатар маань өнөөдөр тэмцээн уралдааныг дэмжин эжилж байна. За Энти аймгийн Бэрх тосгоноос 2 адуучин гарч иж байна. Алаг мөртэй гарч иж байгаа адуучин бол Хавг очор. Бороо мөртэй гарч ирсэн адуучин бол Анхүү нар гарч ирлээ. За сумын аврагтаа 3 дугаар байр 4 дугаар байр шалгарсан 2 адуучин л өнөөдөр аймгийн аврагтаа оролцож байна. За сумын аврагын 3 дугаар байрын шагнал адуучин Анхүү явлаа бормортойгоо. За дэшүүраа шүүрээд саамрны явдлаар налтсангүй уургаа шүүрээд авч байгаа юм байна. За сумын аврагтаа 3 дугаар байр шалгараа өнөөдөр ирэхээ аваад оролцож байна. Мөртөө шургуун дээр ганц мөр гарсан. Зөв талаас шургуулсан ханаруулж ирээд уургаа алдчихлаа. За Лав гүчэр алаг мөртэйгээ явсан сумын аврагаас 2 медаль авсан адуучин. За дэшүүраа шүүрээд уургаа шүүрээд авсан. За адуучны шатуурыг харуулнаа 2 мөр гарсан. Алдаж байна. За уг нуурган мөрөө сайхан явуулаад ургуулж байна. За Хэрлэн сумын өнгөрсөн жилийн сумын авраг адуучин Даваа сум буугарч иж байна. За талын нөмөө адуучин тэмцээнд оролцож байсан аймгийн авраг аймгийн бүстэй өмнө оролцож байлаа да. Ер нь дов үтсэн адуучин залуу өнөөдөр сайхан оролцох баха. За дэшүүраа шүүрээд уурга нөгөө талаас илгэх нь за уурга алдаж байгаа юм байна. За мөртөө шургуун дээр нь 2 мөр гарсан. Зөв талаас уургалж байгаа. За нөгөө алаг мөрийг ханаруулж ирээл. За дөрөг алдсан уурга тавиад эмэл дээр морчих хэрэгтэй дээ. Унжээснаас. За Энти аймгийн Баян мөх сум Хэрлэн гол Баян мөх харганаар нутгалдаг. Баян мөх сумын мань гарч иж байна. За 2 адууч хоёулаа л алаг мөртэй ирж оролцож байна. За Улаан дээлтэй гарч ирсэн адуучин бол Энти аймгийн Баян мөх сумын 2025 оны сумын авраг адуучин Од сүрэн. За залуу адуучин Гэрэл дотнаар гарч иж байна. За Баян мөх сумчдоос л
олон сайн адуучд байгаа сумын аврагад тогтмол зохион байгуулж байгаа сумдуудын нэг. За 2004 оноос хойш Баян мөх сум бол сумын аврагад тогтмол зохион байгуулж байгаа. Ер нь тасрахгүй ковидын 2 жил нэг өнжөөд за үнэндээ ингээд 2004 оноос хойш 16 сумын аврагтай. За гэрэл дотны мөрчин бухаад байдаг чинь адуучун сайн уургын мөртөл байх хэвээр. За шүүрүүлэх юм болоо да. За сумын авраг адуучин од сүрэн явлаа. Сумын аврагаас 5 медаль авсан. За Баян мөх сумынхаа төмөн адууны баярын хүрээнд зохион болгосон адуучин тэмцээнд бас шалгарч байлаа. Тэ шүргэнээр нь сартаа хонгор баргарсан уургын барин хөндлөцчих юм да. За өнөөдрийн адууг би одоо сайн адуу байгаа гэж хэлсэн. За Баян мөх сумын дараагийн адуучин гэрэл тод гарч ирж байна. Бормортой. За шүүрээ алдаж байна. Мөрний явдлаа зассан уурга бас алдчихлаа. Өртөө шүргэнээр ганц мөр гарсан. Халиу мэрийг хандаруулж ирээд авлаа. За аймгийн баруун бүсэд уран уургач болж ирсэн адуучин. За өнөөдөр мөртөө шүргэнээр уран уургалж байна. Насаар бол одоо бага. За нөгөө шарга мэрийг унаад гарч ирсэн байна. За явган дээр 9 бол дээшээ шалгарна. Адууч сайхан гарсан. Арай л дутчихлаа. За Баян овоо сумын 2 адуучин залуу гарч иж байна. За Хээрмэр улаан дээлтэй гарч иж байгаа адуучин бол за сумын аврагт 2 дугаар байр шалгарсан Эрдэнэ жулууны Болдхуйг, сумын аврагын 2 дугаар байр, 3 дугаар байр шалгарсан Батолдын Цолон баяр нар гарч ирлээ. За Баян овоо сум маань бол 22 онд үндэсний 7 дугаар наадмын сорилго наадмыг зохион байгуулж илаа. За сумын адуучдын холбоон дэргүүн Эрдэнэ жулууны Болдхуйг явсан. За шүүрээд уургын мар ихтер хөл алдсан. За дэми юм дээр шүүрөөг шүүрцсэн байсан. Уурга шүүрхтэй унаад нолж байна. За 4 мөр гарсан хонгор аддаг уургалсан. Алдчихлаа. За Батулдын Цолон баяр. За мөрний явдлаа зассан, ташуураа шүүрээд мөрний явдлаа зассан уурга бас алдчихлаа. За мөртөө шүргэн дээр нь 4 мөр гарсан зөвдлөөс уургалж байгаа юм байна. Алдж байна. За жаргалтан сумын 2 адуучин гарч ирж байна. За сумын аврагын 2 дугаар байрын шагнал адуучин за 2025 оны сумын аврагтаас 2 дугаар байр шалгарсан Гомдоржийн Уланбаяр. За 2024 онд аймгийн аврагтаа 4 дугаар байр шалгарсан 2026 оны сумын авраг адуучин Шарав үгний төмөн жаргал нар гарч ирлээ. За жаргалтан сум бол одоо сумын аврага сайхан зохион байгуулдаг. За ер нь тэгээд тэмцээн уралдааны ер нь л зохион байгуулалттай арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. 2024 онд аймгийн аварга зохион байгуулж байлаа. Шарав үгний төмөн жаргал гарлаа. Сартай зэр дөмөртэй явсан мөрний зөвдөл тонгоох нь шүүрээд мөрний явдлаас цаад уурга шүүрч байна. Мөртөө шүргэн дээр нь 2 мөр гаргаж гисэн. За нөгөө Хээрмэр алдчихлаа. Гомдоржийн Уланбаяр зэрд мөртэй. За шүүрээ алдсан мөрний явдал зог туссан. Замар зог туссан мөрөө явдал гисэн. Уурга бас алдчихлаа. Мөртөө шүргэн дээр нь 3 мөр гаргаж гисэн. За хүрэн мөрч бас л явж байгаа да. Алдчих байна. Садаргын адуучин Батмөх явлаа. Шүүрга шүүрэн. За шүүрээ шүүрсэн боловч уургын марактер ханарсан мөрний явдал зассан нөгөө талтаа сэлгэнэ. Уургын хувнаа шүүрээд уурган дээр нь олж байна. Самартай шүргэн дээр нь сартаа хонгор бар наашаа явсан алдчихлаа. Хан Энтийн аймгийн Хоймор нутагт амгалан нулах асфуу тамхтай Бороо зүүнний өлгөө нутаг Батчирэ сумын 2 адуучин гарч ирж байна. Хамар цагаан хонгор барьтай гарч ирж байгаа адуучин бол сумын алдар зуяач Ламын мөнгө квадрал. Сартаа хүрмэртэй гарч ирж байгаа адуучин бол сумын 3 удаагийн авраг адуучин Баярагийн Энктүр нар гарч ирж байна. За Батчирэ сум бас адуучдын холбоогоо байгуулад 3 жил дараалан сумын аврага зохион байгуулж байна. За ингээ Батчирэ сумаас 2 адуучин залуу ирж оролцож байна. За сумын алдар туяач Ламын мөнгө квадрал сартаа хүрмэртэй явсан. За шүүрээ алдаж байгаа юм байна. Мөрний явдлаа зассан уурга бас алдчихлаа. Самартай шүргэн дээр нь олон удаа гарах юм болоо да. За бас л нөгөө ширүүн гарч байгаа хүрмээр гарч байгаа маань. Уургасаа хандаруулж ирээд за уурга алдахгүй байж тээ. За 2 гарын дамир сайн. Уургын мөр хойноос 80 хурдан залгалаа. За би түүхэн удаа шүрүүл харж байна.
ханаруулж ирээд уурга алдгийн даван дээр уургын мөрөө хөдөлгсөн. За ямар ч байсан уургатай гал залуу байна. За сумын 3 удаагийн аврагад тучин баяргийн инктор сартаа өрмөртөө явсан. За хураг тосхны багийн адуучин штэ. За шүүрэ шүүрээд уургаа шүүрч байгаа юм байна. За би түүхэн удаа шүүрэл гарч байна. Уургаа бол яг л харсан зэгтээ шүүрсэн. Өртөө шүргэн дээр нь 2 мөр гарсан. За нөгөө хар мөр гарлаа. Хар мөрийг ханаруулж ирээд алдчихж байна. За энэ хар мөрч бас л хүн өнөөдөр эргүүлээгүй дээ. Энэ хар мөрийг бол за аюугын шүргэн дээр нь 3 мөр гарсан. Алдчихлаа. За өндөр оноотой хүмүүс эмнэг хангалаас урагч байна. За энтэй аймгийн дархан сумын яриад сумын аврагад дуучин аюу шин бимдэрч за нохтын мулталсан. Төвлөгөр явсан төдийлэн сайн бас болигсон 2 талтаа сэлгэж гойдана. За төвлөгдвэ. За галшир сумрад Монгол улсын аврагад дуучин Эрдэнэт. За базар хүрдүүд мартуулж байгаа юм байна. За нохтын авсан. За нэг ойсчил унчлаа. Баянхадар сумын яриад аймгийн аврагад дуучин Батгшин өдөр бат туу сайхан болигсон өвгөн сайхан суусан. Унчлаа. За өмнө дэлгэр сумын яриад сумын аврагад дуучин Чимбат бөлгөлөд явсан. За өвгөн тогтож явсан болсонгүй. Унчлаа. За өмнө дэлгэр сумын яриад сумын аврагад дуучин Өсхүйр та хонгормор. За бөлгөд явсан. Дашшүүр өх хэрэгтэй. Адуучууны авхаа замба чадварыг харуулна да. За адуу төлөвлөн сайн бас боловж өгсөнгөө. За тунгалгийн ман сүрэн өмнө дэлгэр сум. За ихтэр адуу болирсэн байна. Замарцсан. За адраг бэлгээр явсан. Одоо дашуур өгж байна. За Хинтээ аймгийн аврагчлал адуучны тэмцээний үеэр морьтой саачуулж тэмцээн явагдсан. За энэхүү тэмцээн Хинтээ аймгийнхан нь 2 жил дараалан зохион байгуулж байна. За энэхүү арга хэмжээ жил болгон уламжлал болгон зохион байгуулагдана. За Монголын адуучдын холбоо за гэр бүлийн хүмүүсийг л бүгднийг адуучны тэмцээн, адууны өв соёлд нэг өдөр сумдууд аймгийн аврага зохион байгуулъя л гэж тогтож байгаа. За нөхрийг нь хувьдуулаад адуучны тэмцээнд орж, эхнэрийг нь хувьдуул морьтой саачуулж тэмцээнд орж, за хүүхдийг нь хувьдуул за Монгол хүү гэдэг за даага унаад оролцсон. За үндсэндээ малчид маань морьтны өв соёлоор жилдээ нэг удаа сайхан нааднаа. Өнөөдөр тэмцээн уралдаанд Хинтээ аймгийн Бийн Дамир спорт хорооныхан хамтран ажилласан. За 4 жилд нэг болдог үндэсний их нааданда адуушин залуучуудаа авч явж оролцуулна. Харин тэгээ цаашдаа Хинтээ аймгийн Бийн Дамир спорт хорооныхан Хинтээ аймгийн адуучдын холбооныхонтой жил болгон тогтмол хамтран зохион байгуулалт оролцоод явна гэд ярьж гаргацсан. Өнөөдөр тэмцээн уралдаанд уур дашуурын төрөл полигоны төрлүүдийг аврагын тус тусад нь шагнаж уншуулсан. За өмнөсний 8 дугаар игнат нь 7 сарын 28-наас 8 сарын 3-ны өдөр Улаанбаатар хот хүүдл авдаг зохион байгуулагдана. За 5 дугаар байранд Хинтээ аймгийн галшир сумын яриад Монгол улсын аврагад дуучин Эрдэнэт 5 дугаар байр шалгарлаа. За өмнө аймгийн аврагаас 2 медаль аваад байсан гэд 3 медальтай болж байгаа юм байна. За шагналыг Монгол улсын аврагад дуучин Буян дэлгэр шагналыг дууж баяр хүргэж байна. За 4 дугаар байранд Хинтээ аймгийн дархан сумын яриад сумын аврагад дуучин Аюушин Бямбдор шалгарсан шагналыг Хинтээ аймгийн Бийн Дамир спорт хорооны мэрэгжилтэн Оюн Баяр шагналыг дууж баяр хүргэж байна. За 3 дугаар байранд өмнө дэлгэр сумын яриад сумын аврагад дуучин Өсхүйр шалгарсан. За шагналыг Хинтээ аймгийн Бийн Дамир спорт хорооны дарга Баянзул шагналыг дууж баяр хүргэж байна. За Баянзул өөрөө өмчний бөхөр барилддаг сумын заанцалтай. За 2 дугаар байранд Баянхадар сумын яриад аймгийн аврагад дуучин Батгшин Өдөр бат шалгарсан. За шагналыг
Өмнө дэлгэр сумын засаг даргын орлогч оюун гэрэл шаглыг гардуулж баяр хүргэлээ. За Монгол улсын авраг адуучин Жалхаан төмөр мөнх хурдан удмын адуугаар шигнэж уншуулж байна. За Аянхүү хан энтийн нутгийн 2026 оны аймгийн авраг адууч нар Хинтээ аймгийн өмнө дэлгэр сум Баян зүрх багийн адуучин Тунгалгийн ман сүрэн шалгарсан. За Шангилыг Хинтээ аймгийн адуучдын холбоон тэргүүн төвшин жаргалын гүр дорж. За Монгол улсын авраг адуучин Дэлгэрэн ганхүү нар. За мөн Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын хурлын дарга Цэн зүрэнгийн бүрүү дорж нар Шангилыг гардуулж баяр хүргэж байна. За хан энтийн нутгийн адуучдын холбоо хан энтийн нутгийн адуучид залуучууд 2026 оны аймгийн аварга амжилттай зохион байгуулж өндөрлөө. За өнөөдрийн тэнцээ уралдааныг дэмжин ажилласан ивент төч оролцсон бүх хүмүүстээ баярсан талснаа илэрхийлье. Мориндоо хайртай хүн их хорондоо хайртай гэдгийг монголчуудаа морионоё. За өнөөдрийн 2026 оны Хинтээ аймгийн авраг шалруулах адуучин тэмцээн маань амжилттай болж өндөрлөж байна. Тэгэд энэхүү тэмцээнийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн өмнө дэлгэр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын тамгын газар, зам адуучдын холбоо, сумын адуучдын холбоо, баярхүү тэргүүнтэй сумын адуучдын холбоо болон ивент тэтгэж оролцсон өмнө дэлгэр сумынхаа нийт ард иргэд болон энэхүү тэмцээнд оролцож эхний байруудыг эзэлсэн аман хамтран зохион байгуулсан Хинтээ аймгийн биендэмрийн спортын газар хамт олондоо талархал илэрхийлье. За энэхүү тэмцээний онцлог нь гэвэл Бөхөр Томны 8 дугаар спортын сорилго наадам гэдгээр онцлог байлаа. За нэлийн олон төрөл дээр аврагуудаа шалгаруулсан олон сайхан залуучуудад урам өгсөн үнэхээр сайхан тэмцээн болж өндөрлөө. Тэгээд энэхүү тэмцээнд хамтран оролцож биднийг дэмжиж тусалсан ар гэрээхэн болон нийт өмнө дэлгэрчүүдтэй ирж оролцсон хан энтийн уурагчдаа ургандаа авта мориндоо ойрхон байхын үлзийтэй ирэлийг өргөн дэвшүүлье. Тэгээд дараагийн тэмцээнд удахгүй уулзтаа түр баяртай. Би Хинтээ аймгийн Баян даргасан төрж өссөн аймгийн авраг адууч Батгши Идрахт гэдэг юм байна. Өнөөдөр өмнө дэлгэрт аймгийн авраг адуучууд ирж сайхан хоёрт орлоо. Өнөөдөр тэмцээн сайхан тэмцээн болж байна. Өмнө дэлгэрхэн сайхан зохион байгуулж байна. Морд сайхан гарч байна. Ажлынхын амжилт өдөө ахалтгаа байна. Өргөөргөн дэвшүүлье. За ингээд би Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын аймгийн авраг адуучин өмнө дэлгэр сумын одоо адуучдын холбооны тэргүүн баяр хүргэж байна. За ингээд өнөөдөр сум орон нутагт манаас аймгийн авраг адуучин гэх тэмцээн маань өргөн дэвтэр сайхан болж өндөрлөө. Тэгээд өнөөдрийн онцлог гэвэл энэ адуу байлаа. Адуу бол маш гоё гарч байна. Тэгээд хүн болгон шагшин магтаж байна гэдгийг бас хэлэхэд таатайгаа. Тэгээд энэхүү тэмцээнийг хийхэд гүн тусалцаа үзүүлсэн. За засаг даргын тамгын газар, адуучдын холбоо, спорт хороо, тэгээд бүх багийн засаг дарга нар бүгдийн хамтын хүч байлаа. Тэгээд бас ганхуу найзтайгаа чадан ядан хийлээ. За тэгээд ингээд энэ тэмцээнд төрүүлсэн нутгийн адуучин тэгээд ирээдүйн тэмцээн оролдоонд орох том тэмцээнд нь бас амжилт хүсье. Нутгийн зам олон минь сайхан надараа л гэж хэлье да. Бүх сайхан адуучин залууст амжилт хүсээрэй дөө тэгээд. За тэгээ би Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын харьяат Төмөс Сүхийн ганхүү гэдэг хүн байна. Тэгээ одоо өнөөдөр сум орон нутагт маань аймгийн авраг ээлж дараатай. Тэгээ манай сумн дээр өнөөдөр сайхан нар хурд тэгшэрсэн сайхан өдөр таарлаа. Одоо тэгээд баяр хүү найзынхаа хамт тэгээд сум орон нутгийн удирдлагууд тэгээд ард түмэн ивент итгэсэн хүмүүс тэгээд спорт хорооныхан тэгээд адуучдын холбоо тэгээд ер нь адуунд дуртай сонирхолтой ер нь тэнцэн гэдэг чинь аливаа юм үзэгчгүйгээр төсөөлөхгүй тэгэл нутгийн зон олон тэгэл сайхан тэнцэн уралдаанаа
хийлээ. Тэгээ одоо өнөөдрийн тэнцээ уралдаанд оролцсон залуучууд өшөө сайж ирсэн байна, сайн байна. Адуу мал маань ч бас аргагүй сайхан байлаа. Одоо манай даваа сургуулийн өр хүүхдүүд адуу малаараа ивент итгэж сайхан оролцууллаа. Адуу малаа бас нэг аймгийнхаа аваргыг аргагүй нэг сайхан хийлээ бидэд одоо тэгээд одоо ингээ наадан болох ч наадны дараа наамар гэж тэгээд одоо сайхан өвс ногоо дэлгээс адуу мал сайхан байгаа үед сайхан хийлээ. Нутгийн маань бас залууцуулж сайхан оролцлоо дээгүүр. Тэгээ тэр нэхгүй энэ жил энэ онцлог нь төрөл бүрэлдэхүүн нь шагналтай тэгээ улсын аваргаас дутхгүй сайхан зохион байгууллаа. Бас манай адуучдын холбоо спорт орооныхан одоо тэгээд Сумал нутгийн дэмжлэгээр сайхан тэнцээ уралдаа маань болж өндөрлөө. Тэгээ одоо болох наадамда сайхан наадаараа нутгийнхаа зан олонд мэдлэгээ дэвшүүлж байна. Өглөө мандах нарны цацрагийн тоогоор Монголоо дуулана. Өлмид орлогсон газрынхаа үндэс тоолон Монголоо дуулана. Аргисингэн үнэрэн самса төргөтөл Монголоо дуулана. Аргамгийн зоонд дэрвэж онгодын хэмэртэй Монголоо дуулана. Айда дуунда дуртай түмнэ жаргатал би Монголоо дуулана. Жигээ дундойртол Монголоо дуулана. Насны ганцхан ханяа хайрлан Монголоо дуулана. Инхрэ жаахан өрсэй дэгэн дэрвтөл Монголоо дуулана. Сайхан орно мандам батар тол Монголоо дуулана. Айда дуунда дуртай түмнэ жаргатал би Монголоо дуулана. Тэнгэрийн наранд хүртэл Монголоо дуулана. Монгон сата шөнний оддын тоогоор Монголоо дуулана. Сардаг өндөр улсын аргад хүртэл Монголоо дуулана. Саруулуудам талынхаа
Монголоо чархтал би Монголоо дуудана. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо. Үндэсний өв соёлыг дэмжигч Үндэсний давхар даатгал хувьцат компани.